За самсгана 10 сарын 27-ны техник шинжилгээ 5 хүн төрөгж байна. За евро USD 1 цагаар өчигдрийн зургийг дарагдаж байна. За өчигдөр нь бол 38.50 хүртэл унах баах гэж тооцоолж ирсэн маань бүр 38.00 хүртэл унаад эргээд татаад ороод ирсэн. За энэ уналт бол одоо Европын лидерүүдийн уулзалт тодорхой өндөрөнд хүрэлгөө дарлаа гэсэн утгатай мэдээлэл гаргаснаас болсон эргээд Европын лидерүүд оролдоод өнөөдөр өглөөний 9 цагт шийдвэр гаргаснаар энд ийм 130-40 50% өсөлтөө өссөн юм аа. За энэ уналт за эндээс энд өснө гэж зуршин бидний тэмдэглэл 1.40.00 цэг хүртэл өссөн. За одоо эндээс цаашид өсөж байгаа тохиолдолд 1.41.00 гэдэг альтернатив цэг байна. Эний голд бол 1.40.50 гэдэг цэг бий. За одоо эндээс унж байгаа тохиолдолд аль хүртэл унах боломжтой вэ гэхэлэр нэлээ олон хоног үргэлжлэн мөргсөн энэ 39-30 гэдэг алдар цэг рүү орж ирэх боломжтой. Энэс доош хамгийн сантаг 38.50-аар мөрөх боломжтой. За өнөөдрийн шинжилгээ бол иймэрхүү хоёр зураас харагдаж байна. За долларын хувьд өчигдрийн байдлаар өсвөл 76.30 хүртэл өснө гэсэн. Энийг ямар ч хэсэг хөрсөн байна. За одоо эндээс дахин өсвөл эргээл мөн 76.31 эний дээр 76.50, 76.80, 77 гэсэн цогцод байж байгаа. Эндээс унвал эхлээд энэ 75 гэдэг хэсэгтлээд 75.50 гэсэн цэг рүүгээ л унана. Унах юм нэргээ 76 гэдэг цэгийг ус шалгаж болох юм аа. За иймэрхүү хөдөлгөөн ажиглагдах байх. За алтны тухайд ер нь бол энэ Fibonacci-гийн 50 болох 1725 гэдэг цэг дээрээс хүч нь бол саарлаа. За одоо эндээс бид дахиад сэтлээд өсөх юм бол 1750 гэдэг цэг бий. Эний дээр 1770 гэдэг ийм хоёр цэг харагдаж байгаа. За одоо эндээс алт унвал 1670 гэдэг цэг рүү унах боломжтой. Энэ цэгийн хооронд энэний дээр 1680, 1670 энэ хоёрын хооронд цэг харагдаж байна. Энээс доош 1630 гэдэг цэг бий. Ерөнхийдөө бас зах зээлтэй бодож байгаа гар болон өсөх хандлагатай байна. За ерөнхийдөө иймэрхүү байна.